Moving too fast, moon is lighting up her skin. She's falling, doesn't even know it yet. Having no regrets is all that she really wants. За өдрийн мэнд хүргэе. Одоо наа чи өглөө өдрөө орой адилхан штэ тий цагийн Япон. Аха. За ямар ч Японоос надтай холбогдож байгаад баярлалаа. За гоё нээлттэй ярилцъя гэд урилгын минь хүлээж авснаас баярлалаа. Тэгэд өөрийгөө танилцуулъя тий. За тий. Сайн байцгаана уу? Намайг Намын Чулуун гэдэг. Тэгээд найзууд гэр бүл хамаа Намын гэж дууддаг. Японд ирээд 5 жил болж байна. Тэгээд энд ажиллаж амьдраад ингээ байдаг юм хтэй наа. Тэгээ Нами болохоор Японд ямар визээр амьдардаг вүлээ? Ажлын одоо үйлдвэрийн ажил нөө эсвэл ажлын гэрээний виз эдэр гэж байд юм болов уу? Японы талаар юу төсөөлөл алгаа? Би болохоор үндсэн ажлын визээр ажиллаж амьдардаг. Тэгээд яг хуу Японд болохоор ингээ бусад улсуудтай адилхан төрөл бүрийн визүүд байдаг. Тэгээд тэрний одоо ерөөхдөө ажиллаж амьдрах боломжтой визний одоо хамгийн гайгүй төрөл гэх юм уу? Тийм. Тэгэхээр Японд очиод яг хэдэн жил болж байгаа вэ Нами? Яг нийтдээ 4 жил 7-8 сар юм уу? Тийм. Тухайн нэг 5 жил болохгүй. Нилээ удсан биз дээ. Тэгэхээр Япондчууд ер нь манай монголчууд хөвчлэн ямар ажил хийдэг юм бол одоо Солонгост болохоор хөвчлэн буудлын ажил, тэгээд усан онгоц бууддаг ажил эмэгтэйчүүд шүү дээ. Тэгээд бас нөгөө шигдан гэдэг нөгөө одоо хоолны газар зөөгч, угаагч гэдэр гээл нэг иймэрхүү ажлууд хийдэг байхгүй юу. Гэтэ мэдээж энэс дээгүүр одоо гоё сурсан оюутнууд ч юм уу те эсвэл нөгөө мэрэгчлэрээ Солонгостоос ажиллаж явж байгаа хүмүүс байгаа л бах. Тийм тэгэхээр хөвчлэн ер нь хар ажил, үйлдвэрийн ажилчид ер нь ямар ажил хийдэг юм бол? Яг эрэгтэй эмэгтэй хүмүүс бас адилхан ажил хийхгүй л те ерөнхийдөө биеийн хүчтэй тиймэрхүү зүйл шаардсан ажлуудыг бол эрэгтэйчүүд хийдэг. Одоо нураалт ч юм уу, барилга угсралт эсвэл үйлдвэрийн ажлууд, хүнд юм өргөх тэгээд загас тийм тэг хөргөчний ажил гээд эрэгтэй хүмүүст бол маш олон төрлийн ер нь ажил бол олдоц сайтай байдаг. Эмэгтэйчүүдийн хувьд болохоор бас ялгаагүй буудлын ажил хийн. Тэгээд нөгөө оюутан залуучууд болохоор арбайт хийдэг. Тэгээд тэр нөгөө цагийн ажил хийдэг. Тэр нь болохоор ингээд ерөөсө төрөл хамаарахгүй янз бүрийн ажил одоо 7 өнөختө 28 цаг ажиллах хэрэгтэй харуулждаг. Тийм болохоор өөрөө чадна гэж бодож байгаа тохиолдолд тэгээд ярилцлагандаа ороо тэгээд тухайн одоо таарс ажиллаа хийдэг гэх юм уу. Яг бид нар шиг үндсэн ажилтны визтэй хүмүүс болохоор яг л тэр компанид анх орохдоо ямар компанид орсон тий хоолны салбар бол хоолныхаа ажлыг хийн. Тэгэл үндсэн ногц ажлуудаа хийгээл явдаг. Тэгэхээр Нами болохоор Намигийн тухайд болохоор ер нь ямар ажил хийдэг вэ? Ажлынхын тухай жоохон сонирхъя тий. За тий. Би болохоор Японд тогооч хийдэг. Гэтээ тогоочтой бүр ингээд рамен хийдэг тийм тогооч байна. Буянтай ажил хийдэг юм байна да. Олон хүн хооллоод тий. Ядчих зүр өсчлөө чам хоол ярьсан чинь. Тийм тэгээд Япон руу ер нь анх яг ийм ажил хийн гэж төсөөлж ирсэн үү, яг бодож төлөвлөж ирсэн үү, эсвэл өөр төлөвлөгөөтэй анх ирж ирсэн үү? Ер нь яах гэж Япон руу ирсэн бэ? Хэдэн жил болно гэж бодож ирсэн бэ анх ихтэй? Ер нь бол анх Японд яг ийм ажил юм байна гэдэг ажлынхаа талаар сонссон. Гэтэ яг нөгөө нарийн ширээн яг галтгооны арын албанд ч юм уу те эсвэл бүр ингээ рамен хийгээд ахлах тогооч хийгээд ингээд ажиллана гэж ерөөсөй ойлгоогүй, ямар ч тийм ойлголт байгаагүй. Зүгээр ингээд арын алба гэхлээр би одоо нэг ёсондоо оффист ажиллах юм байна гэдээ ойлгоцсон. Ер нь бол надтай зүг ирсэн бүх хүмүүс тэгж ойлгосон. Тэгээ яг ингээ газар дээр нэрсэн чинь шууд ингээл ая тавгуугаар хийсэн чинь бүр ингээ гайхаад үгүй ийм ажил хийн гэж яриаггүй штэ гэдэг. Өөрөөрөө гайхаа шокон болсон. Одоо нэг хүмүүс ярьдээ штэ гудамж ингээ бараг чулуу ушгил лац ушгилж байгаа л ингээ Японд ирсэн гэдэг шиг. Яг л тийм санамсаргүй байдлаар хүрээд ирсэн. Яг зорилго маань бол Солонгос байсан. Солонгос гээд хэлний бэлтгэлээр сураад тэгээ цаашаа ингээ өсөж дэвжээ. Тэгээд амьдрах зорилготой байсан чинь санамсаргүй байдлаар тэгээд Солонгос маань бүтгээ болоо. Тэгээд Японд хүрээд ирсэн байт юм аа. Зүг. Гэтэ чи сая хэлж штэ одоо ингээд нөгөө оффист ажиллах юм баг гэж бодсон чинь учиргүй ингээд аяг тавг гаалгаал унсан гэдэг те. Ер нь яг ихэнх хүмүүст яг тохиолддог зүйл ахгүй одоо төсөөлөөс шал өөр аваад идэв штэ. Ер нь гадаад гарч ажиллахаар би ч гэсэн ийм хүнд ажиллах ийм хүнд хэцүү байдаг гэж бас анх ерөөс төсөөлж байгаагүй байхгүй юу? Ер нь л ингээд аюу гоё газар те зөндөө аюу их мөнгө их хэмжээний мөнгө одоо цалинтай тэгэл ер нь очиол баг амьдрал дээш чинь гээл те
Ер нь тийм төсөөлөлтөд орж ирж байгаа шүү дээ ихэнх хүмүүс залуучууд. Тэгэхээр төсөөллөөс чинь бол шал өөрөө ах тэр үед одоо яаж юу гэж бодогдчихсэн бэ? Шантарсан уу? Эсвэл за хийгээл үзье гэж бодсон уу? Ер нь бол эхлээд ирээд эхний 3 4 сар за ойролцоогоор нэг хагас жил гэх юм уу ерөөсө шантрах юм гарч ирдэггүй мөлий бүр үнэхээр ингээд сурцах юмхтэй ингээд ер нь бол аягүй завгүй. Тэгээд тэр завгүй хооронд ер нь шантраад боли буцээ гэсэн ерөөсө бодол орж ирдэггүй мөлий. Тэгээд дараа нь ажиллаа сураад ингээд бүх юм ингээд гарт ороод ирэнгүүт амар сонь санагдаж байна чи. Одоо ингээд яг энийг л хийгээд хэдэн жил болох юм болоо гэд ингээд бүр яг тэр үед гацалтанд ороо тэгээд болдог ч юм билүү зүгээр ингээд нэг жижигхэн Японы ингээд газар нутаг чинь жижиг штэ тэнгүүтээ гартагаа нь хүртэл аягүй жижигхэн байдаг байхгүй бүр ингээд бараг бүх сэргэх зайгүй гэж ярьдэн штэ тэгээ бүх сэргэх зайгүй ингээд жижигхэн газар ингээд раmen хийгээл энэ нааша цаашаа гүгээл тэнгүүт энэ ажлыг одоо хэдэн жил хийх юм бол ямар сонио ажилд орчоо гэд бодож ирсэн. Тэгээл яалчгүй нэг гарт орсон дасал болцсон ажил болохоор нэг шантраад ах юм ерөөсөй байхгүй. Тэгээл яг би мэдсэн чинь 4 5 жил болцсон. Тийм. Тэгээд мөнгөний тал дээр бас асуумаар байгаа байхгүй. Ер нь хүмүүс нэг өөрийн гэсэн нэг мөнгө хураах менежмент аргатай байгаа шүү дээ тийм. Жишээлбэл одоо миний хувьд ч юм уу миний эргэн тойронд байдаг их хүмүүсээс тэгж сонсч ирсэн байхгүй одоо цалингаа буугаад ихэд яг ингээд бүр хураахаа ингээд хураадаг. Одоо за жишээлбэл 2 сая вон авлаа гэхэд за яг саяыг ингээд хураагаад тэгээд үлдсэн дээр нь ингээд өөрөө амьдардаг. Зохицуулаад ингээд амьдардаг ч юм уу те. Эсвэл бол зарим хүмүүс болохоор эхлээд ингээд бүх зарлагуудаа тооцож агаад тэгээд дараа нь ингээд үлдсэнийг нь хураадаг ч гэх юм уу. Ер нь чиний хувьд яг тэр арга барил ямар байдаг вэ? Ер нь яаж хураавал гадаадтай айгу одоо хурдан ингэж мөнгө хураагаад хүсэндээ хүрээд ингэ явах юм шиг санагддаг бай. Би бол анх эрэхтэй одоо тэгж бодож байсахгүй цалин одоо бидний нэг гэрэн дээр ингэ цалин бичигдсэн байдаг байхгүй тэдээс тэдэн йений хооронд цалин авна гэдэг. Тэрийг монгол мөнгөөр шилжүүлэхээр ингээд 6-7 сая төгрөг болол. Тэнгүүт нь би гэрийнхантайгаа бүр хэлжээс ахгүй. Би ингээд 5 саяыг монгол руу явуулаа. Тэгээд үлдсэн мөнгөөр амьдарч болох юм байна энэ төр гээд. Тэгээ яг газар дээр нь буусан чинь нөгөө 5 сая маань яг ингээд хэрэглээ мэрэглэндээ зарлагдаад би нэг тийм үнэтэй амттай ч юм уу юм ерөөсөө хэрэглэж иддэггүй байсан ахгүй тухайд. Ер нь бол жоохон хэмнэлттэй амьдардаг байсан. Тэгсэн чинь эсэргээрээ 5 сая ингээд уус тоо газанда хэрэглээндээ явчихсан. Тэнгүүт нь яг гар дээр ингээд нэг сая гаруй төгрөг үлдчихэхгүй. Тэрийг л Монгол руу явуулдаг гэсэн. Тэгээд тэгж байгаа дараа нь би юу айгу тооцоол муутай ах байсаахгүй. Тэгээд эренгүүтээ ингээд цалин авангуудаа шууд бараг ингээд дийлийнх нь Монгол руу явуулаад өөрөө тэгснээ ингээд амралтын өдөр ингээд идэх хоолчгүй бүр ингээд ганц аяа будаачгүй бүр тэгээд бүр ингээд өлбөрч мөлбөрөөд бүр амар хэцүү байсаахгүй. Тэгэл хэцэг тийм ажилтай байж байгаа л ингээд ер нь бүх мөнгөө ингээд Монгол руу явуулдаг нь буруу юм байна. Авж үлдээд тэгээд тодорхой хэмжээнд ингээд Монгол мөнгө хэрэг болоод тэрийг нөхсөн дээр юм байна гэд дараа нь бодож эхэлж байгаа юм чинь. Тухайд бол ингээд өсөж явахдаа нэг юм бодохгүй. Тэнгүүтээ өгсөн мөнгөө буцаад авчдаг байсан. Айгуусан аавчтай ингээд нэг цалингаа дийлийнх нь явуулж байгаа ингээд жоохон хоол ундгүй очлоо, тийм юмгүй очлоо, ийм юмгүй болчлаа мөнгө шилжүүлээч гээд аавчтай буцаад нөгөө мөнгө авчдаг байсан байхгүй. Тэгээ юм амар тооцоолгүй бүр мэддэгтэй та. Тиймэрхүү юм болсон. Тэгэхээр ингээд сонсохоор тэгж яахгүй. Эхлээд ямар ч нөгөө мөнгөтэй сайн харьцаж чадахгүй бүр ингээд жоохон л ирж байгаа шүү дээ чи залуухан ирж байгаа. Тэгэл мөнгөний үнцнийг хэдийн ингээд амн дээр мэддэг гэж байгаа боловч яг ингээд ингээм мөнгөө яаж зохицуулах тэр ухаан одоохондоо ингээд яг суугаагүй ч юм уу тийм байгаа шүү дээ. Тэгэхээр одоо ингээд бодохоор одоо чиний тэр мөнгөтэй харьцах тэр үеийн одоо тэр мөнгөтэй харьцахтай байдал чинь ер нь ямар байсан юм шиг санагддаг вэ? Ихэнх залуучууд одоо ингээд мөнгөтэй айгу буруу харьцдаг шүү дээ. Одоо ингээд өөртөө хэрэггүй зүйлийг айгу олон юмыг олноор нь худалдаж аваад эсвэл хямдхан зүйлийг айгу ихээр нь худалдаж авдаг ч юм уу. Яг ингээд нэг дараа нь ингээд харахаар жишээлбэл эмэгтэйчүүд дээр ингээд яриул шкаваар дүүр ингээд хувцас тэгэл өмсөд гарах гэхээр нэг хувцас авахгүй одоо юу өмснөө гэж шаналал. Тэгээ би яг тэрэн дээр бодоод байдаг байхгүй юу? Ер нь хүн өөртөө ингээ хэрэггүй зүйл айгүйх мөнгө үрдэм юм байна. Өөрөө ингээ хэрэглэхгүй, идэлхгүй зүйлдээ шундаг. Тэгээд тхийн хооронд зүгээр яг юм хэрэгтэй зүйлээ худалдаж аваад яг тэрийгээл ингээд эцсийн хүртэл ингэж гоё хэрэглээд одоо үр шимийг гаргаад тэгээд бусдаар тэр илүү зарцуулаагүй тэр өөртөө үлдсэн мөнгө болохоор яг ингээд хадгалсан эсвэл өөртөө өөр хэрэгтэй зүйл зориулах ч юм уу. Тэрийг би ингээд саяхнаас ухаарсан байхгүй өөрөө бас энэ тал дээр чамд одоо нэг ойлгосон зүйлүүд юу вэ? Яг одоо бодоход ер нь аав ээжүүд айгүй мөнгийг ингээд зөв зарцуулж
чаддаг хүмүүс байсан юм гэж боддог. Тухайн үед чинь аав ээжтэйгээ цуг амьдарч байсан болохоор мөнгө одоо ямар үнцэнтэй тэгээ энэ мөнгийг одоо аав ээж хэрхэн гэр бүлд одоо ингээд зарцуулж байгаа тэгээ зөв зохистой зарцуулж байгаа юу гэсэн мэддгүй байсан. Тэгээ хамаа намаагүй одоо тэгээд авчирж ирсэн хоол хүнс нь хамаа намаагүй зарлагдаал тэгээ зүгээр ингээд төмс хүмүүсээ чинь зузаан ялгаж байлгаад тэр мэрэндээ нэг тоохгүй шүү дээ аав ээж нар болохоор ингээд ялгаад гэж хэлээдтэй. Тэгээ тэр нэрийн ерөөсөө одоо л ойлгож байгаа байхгүй. Тухайн үед ерөөсөө юм бодохгүй байсан. Би тэгээд мөнгө гिचнээ цалинтай ажил хийдэг гэсэн мөнгө олдог байсан гэсэндээ тэрнээсээ одоо өөртөө зарцуулна гэхээс гэр бүлдээ ерөөсөө тодорхой хэмжээнд зарцуулдаг байсан байхгүй. Айгуу давардаг байсан юм лээ. Тэгээд яг Японд ирсний хандараа яг мөнгөтэй одоо харьцахтаа одоо нэг хэрэггүй юм авдаг гэсэн чинь эмэгтэйчүүд тэр маань байсаар л байсан тэр хандлага одоо ч гэсэн байдаг хаяада. Тийм ер нь одоо энд ингээд нэг юм гайгүй хямдхан бараатай ч юм уу тиймэрхүү одоо сайтууд айгүйх байдаг. Дээрээс нь одоо энэ төрөл бүрийн брендийн дэлгүүрүүд бас айгүй хямдрал зарладаг. Тиймэрхүү юмар ингээд хаяада зүгээр өнгөрч чаддгүй үеуд байсан байхгүй юу. Тэгээд сүүл би бодсон л да яагаад би ингээд ерөөсөө дэлгүүрөө ороод худалдаа авалт хийхээ болцсон юм бол яагаад ингээд гоо сайхны ингээд юмнууд маань дуусч хахад хүртэл заавал дуусгах гэж ингээд шинэ бүтээгдэхүүн авдаг болсон бол гэж бодсон чинь надад ерөөсөө дэлгүүр хэсэг заавал ерөөсөө байхгүй болсон билээ. Тэгээд одоо хэрэггүй ингээд худалдаа авалт хийхээ болцсон байсан. Ухаас ууж байгаа юм уу да? Тийм жоохон ухаас уух. Том хүн болж байна. Тийм том хүн болж байгаа юм байна. Тэгэхээр том хүн болж байгаа гэхээр нийтдээ одоо жишээлбэл Монгол дахта чи аав ээжтэй хамт амьдардаг байсан шүү дээ. Ер нь гэхдээ ихэнх л бас л нэг залуучуудын төлөөлөл шүү дээ. Чи чинь тэгэхээр ихэнх л залуучууд ингээл гадаад руу гарч сураад ажил хийгээл ингээл одоо өөрнөөсөө нисэж байгаа шүү дээ. Ээж аавынхаа одоо ингээс ингээл холтоол явчихчих. Тэгэхээр тэр үед анх одоо Японд ирээд яг ингээд одоо гэр бүлийнхнаасаа холдоод яг өөрөө бие даагаад бүх зүйлээ ингээд тооцоолоод аваад өрхийн үрээд тэ идэж уугаад ингээд бүх зүйл чиний яг ингээд гарт орчиж штэ. Яг тэр мэдрэмж гоё байсан уу эсвэл хэцүү байсан уу? Тэрийг яг тэр үеэ яаж давж гарч одоо энэ байгаа байдалтайгаа тасан цогцсон бэ? Яг эхлээд дасан цогцоход аюу хэцүү мэлээ. Яг тэгэхээр манай гэр бүл чинь жоохон нэг юм өнөр өтгөн олуулаа ахгүй юу? Тэнгүүд нэг олуулаа байжгаад гинт гав ганцаараа амьдраад ирсэн чинь нэг л дасахгүй нэг юм ганцаардаад нэг одоо юу гэдэг бүр ингээ шүн унтаж чадахгүй нэг тийм үе байсан ахгүй хэсэг жоохон нойргуудад орж мороод угаасаа бужигнэлдэж байгаа л ингээ унтдаг байсан үе эсвэл ингээ хоорондоо тэрвэрлдээд ч юм уу тэгээ унтдаг байсан чинь гинт ганцаараа ингээ унтах болсон чинь жоохон орчиндоо ч дасахгүй бүх юмдаа дасахгүй байж яхаад тэгээ яаж ч мэдгүй өөрөө ирэхгүй нэг бүх шинэ орчинд очиж байгаа болохоор ингээд хүний тархич нь амар их ажиллаа тэгээ амар ядардаг юм лээ. Тэнгүүд ядрангууд хүн чинь өөрөө ирэхгүй ингээ унтчихсан. Тэгээл унтаал орой 11 12 цагийн алдаад гэртээ орж ирээл тэгээ ядраал унтаал түнхтээ өглөө ингээд 7 8 цагийн алдаад гэрээсээ гараад тэнгүүд тэр хугацаанд чинь хүн угаасаа ингээд ядарсандаа болол тэнд ингээд одоо унтдаг л одоо нэг газар болсон байхгүй манай гэр ерөөсөө тийм нэг доктортай нэг гэртээ тайван суугаад яг юу болоод ийн юу болохгүй нэ гэдэг эргцүүлж бодох цаг ерөөсөө олддгүй байсаахгүй. Тэгээ тэр нь бас нэг талаараа амар надад хэрэгтэй юм шиг байгаа. Хэрвээ надад тийм тодорхой хэмжээний цаг хугацаа олдоод ингээд завтай байсан бол би илүү их ямарууд айгүй хэцүү байх байсан байж магадгүй. Тийм тэгээд завгүй байсандаа жоохон баярлаад шүү дээ. Ер нь гэхдээ Японд угаасаа цагийн хуваар юм уртдаг уу ажлын цаг? Янз бүрийн үйлдвэрийн ажил ч юм уу эсвэл одоо офисын ажлууд болохоор яг л нэг өдөрт 8 цаг ажилладаг. Монголд ажилладагтай адилхан. Тэгээд тарах хөстэй цагтаа таарна илүү цаг ажиллах. Одоо үнэхээр илүү цаг ажиллах тийм шаардлага гарвал одоо нэг дарга маргаан зөвшөөрж ажиллах гэхээс шаардлагагүй илүү цагаар ерөөсөө ажиллахгүй. Яг одоо 6 цаг тарах ажил байсан бол 6 цагтаа л тань 6 цаг 1 минут гэж тарж болохгүй ч гэдэг юм уу. Бүх юм яг цагийн одоо минутын хуваартай. За бүр нарийн ярих юм секундын ч хуваартай тийм ажлууд байдаг. Манай ажил болохоор ялч нэг үйлчлэгээний ажил болохоор ингээд одоо хүмүүс ингээд орой офисын ажлагч юм ингээд ажиллаад хараад тарсныхан дараа гэртээ очиод хоол их заагүй ч юм уу тий хоол ич чадахгүй хүмүүс ингээд цайны газар ч юм ресторанд очиод хоол идчихээ тэгээ хайрдаг. Тийм болохоор тодорхой хэмжээнд урт хугацаанд ажиллаж ийж одоо юу гэдэг орлого сайн хурна тэр хүмүүсээ ингээд мөнгөийг өөрөө тийм сэндээ олж авна. Тиймэрхүү л зорилготой зөв урт хугацаагаар ажилладаг да. Чисээ хэлж штэ баг ямарч завгүй ингээл амар завгүй ажилладаг гэж хэлж штэ. Тэгэхээр ер нь чөлөөт цаг баг гарахгүй нь штэ хаяа нэг 7 нэгт нэг удаа ч юм уу амралт нь ер нь яаж үт юм бол тэгээ дээрэс нь жоохон ингээд чөлөөт цаг гарах юм бол ер нь
Японд эдгээр залуучууд юу нь юу хийж чөлөө цагаа өнгөрүүлдэг юм бол тэгээ мэдээж дан ажил гэр гэж хахаар залуу хүний хувьд бол харамсалтай байгаа шүү дээ. Цаг хугацаа айгүй хурдан өнгөрөөл өөр бас гоё шин зүйл сурмаар ингээл мэдмээр өөр гоё газар үзэх ч юм уу. Чиний хувьд ер нь яаж одоо өнгөрүүлж чинь тэр чөлөө цагаа? Би өмнө нь ганц бие байхдаа ер нь одоо чөлөө цаг гарангууд ингээд нэг жижигхэн ингээд юм оёх ч юм уу эсвэл юм наадаг ч юм уу тиймэрхүү айгүй хоббитой Монгол тахтааж тийм байсан юм оёх айгүй дуртай. Тэгээд бас аялах дуртай ингээд зүгээр энгийн ингээд хажуудлын ингээд цэцэрлэгт хүрээлэн байсан ч хамаагүй ингээд гараад тэнд ингээд суугаад тэг юм бодоод ч юм эсвэл суугаад хөгжим сонсоод эсвэл бүр ингээд гүүж юм гээд ер нь бол ингээд газар үзэх айгүй дуртай. Энд чинь сонин содон газар ч юм уу тий байгальтай ойрхон доктортой хүн байхгүй юу? Тэгээд одоо ингээд найз залуутай зүг амьдэрдэг. Тэгээ найз залуутай болсон чинь жоохон гадуур орж гарах багссан. Чөлөө цагаа ер нь гэртээ л өнгөрүүлж юм лөө. Ер нь ганцаараа нэг одоо найз залуутай очихоор ингээд юу яах юм бэлээ. Нэг тийш ямар санагдах вэ? Заавал нэг цогтой явж үзчихмээр санагдаад ганцаараа явхаасаа ингээд одоо хайрын санагдаад гэдэг юм мэдгүй явж чадхаа болчих юм л шүү дээ. Дурсны шинжүүд хайртай дурсны шинж байна. Хайртай л болсон юм байна шүү. За. Тэгээд газар үзэх гэсэн чинь бас нэг зүйл санаанд ороод байгаа байхгүй. Одоо жишээлбэл ингээл одоо бид нар чи яг л ийм л одоо юм боддгийм биш үү? Одоо эх орноос ингээл гараа очихоор айгүй ингээд нөгөө эх оронч болцдог тий. Чамдаас тийм бодол төрж илсэн баг тий. Монголд байхдаа бид нар ер нь эх орныхоо нэг үн цэнийг сайн мэдгүй, ээж аавынхаа дэргэд ингээ эрхлээд байгаа тэр аз жаргалаа нэг мэдэрхгүй. Яг л ингээл бүх юм ингээл гоё байх хэрэгтэй юм шиг байсан юм шиг тий. Тэг ингээ холдоод ирэнгууд л ээж аав одоо гэдэг хүн хичнээн чухлыг тий гэр бүл ямар чухлыг үн цэнийг тэгээд дээрэс нь бүр хамгийн чухал нь эх орон гэдэг зүйлээ бүр ингээд айгүй их оронч болчихсон шүү дээ. Монголын тухай нэг жоохон таагүй ингээд юм сонсохоор ингээд цаанаасаа нэг юм дургу үрээлтэй тэгэл бүр улс төр сонирхдаггүй байсан хүн хүртэл ингээд нэг улс төр сонирхож эхлэв тий. Тэгэл гадаад одоо тэр оцсон орныхоо хөгжлийг хараад ямар гоё юм бэ, гоё зүйл харах юм бол манай одоо Монгол хизээ юм гоё болох юм бол гэж бодоол тий. Миний хувьд бол ер нь дандаа тэгдэг байхгүй яа. Тэгээ гоё цэцэрлэг түрээлэн авах юм бол хизээ ийм гоё одоо хүндээ ээлтэй ийм гоё нийгэм бий болох юм бол доо энийг ингээд Монголд аваачаад ингээд тавьчвал энэ модыг баг ингээд Монголд ургуулвал яах вэ гэж бүх юмыг ингээд Монголтойгоо харьцуулж бодооддаг болсон. Тэгэхээр чиний хувьд Японд мэдээж Япон бол ямар одоо мундаг хөгжилтэй орн билээ дээ тий. Тэгэхээр тэр гоё хөгжилтэй оронд байгаагийнх ер нь ингээд Монголдо эзэн нэгэн цагт очивол ийм зүйлийг ингээд нэвтрүүлж хийсэн ч юм уу ингээд олж хараад жоохон ч гэсэн хатаарчсэн зүйл байна уу соёлын хувьд. Ер нь тийм хөгжлийн хувьд алхам тутамд л хатаархмаар зүйлүүд айгүйх гардаг. Тэгээд наад одоо ингээд айгүйх ингээд юу гэдэг хүмүүстэй ээлтэй гэдэг ч юм уу тий. Ямар ч хүн энд амьдарсан ерөөсөө ингээд ямар ч асуудал гарахааргүй тийм орчин айгүйх бүрдсэн. Гэтэ нэг хүмүүс ингэж боддоо шүү дээ. Японд ирж үзээгүй ч юм уу. Японы талаар жоохон ойлголт муутай хүмүүс ингээд бүх юм ингээд технологичсан одоо ингээд зөвхөн үйлчлэлийн газар орсон ч гэсэн ингээд робот хурж ирээд ингээд үйлчлдэг ч юм уу тий. Яг хөө тиймэрхүү газрууд бай. Гэтэ одоо юу гэдэг манайхаар нэг хороо дүүрэг гэдэг юм уу тиймэрхүү газрууд нь зүгээр л одоо нэг тийм бүх юм нь одоо юу гэдэг технологичсан биш. Яг л нэг хүмүүс хүн хоорондоо харилцаа илүү чухалчилдаг тийм газар юм лээ. Яг ингээд төсөөснөөс бол жоохон эренгүүт өөр байсан. Бүр ингээл дээгүр доогуур ингээл машин цаашаа ингээл юу ах юм бол нисч үсэх юм байх л гэдэг. Бараг тийм яг л нэг тэнийг хүн шиг нэг тийм бодож ирсэн ахгүй гэсэн чинь яг хоо жоохон өөр исэн тийм. Тэгээд яг хоо нэг байгаль орчин тал руугаа айгүй хөө одоо нэг их зүйл хийдэг ус юм шиг санагдсан. Илүү их юм модлог тий ургамал их ургасан. Тэгээд тэр талаараа бас айгүй таалагдсан. Монголчин одоо ингээл жилийн 4 улирал ингээд шороо тоосондоо баригдаал айгу хэцээд штэ нэг гоё ганган хууц өмсөй гэсэн чинь ингээд нэг 5 10 алхаал ингээд шороо болчтой тийм ингээд нэг сайхан ингээд гоё ганган ялангуяа охтууч ингээд цэвэрхэн гоё хувцалмаар санагдана. Залуучууд ч одоо тийм бас штэ амар арчаад болсон. Гэтэл ингээд яг Монголд ингээд зүгээр ингээд заавал машинтай явах хэрэгтэй юм шиг л ингээд зүгээр алхаад явах гэхлээр ингээд хувцна хав харуулал орой гэртээ орж ирдэ штэ нүүр амд хүртэл тасгаар болсон тий. Тэгэхэд энд болохоор ингээд хэдэн өдөр ч хамаагүй нэг уцтайгаа явсан ч ингээд ерөөсөө хэр болдог байхгүй юу. Тэгээд заримдаа боддоо ш ингээд угаах шаардлагатай ч юм уу да хоёрын оронд ус зарлагдаж байхаар гээл заримдаа тэгээд шууд өмсөж очдаг үед байдаг тий. Тэгэхээр аюу цэвэрхэн тэгээд ерөөсөө ингээд
гудамж нь ингээ нэг ч ингээ хогийн сав байдгүй. Ерөөсө хогийн сав ер нь олж харна. Хогийн сав ингээ бараг хайгаад явхад ингээ хэдэн метр явсан ч хогийн сав бараг олдохооргүй тийм байхгүй юу. Тэгээд ягаад ингээд хогийн савгүй хэрнээ ингээд гудамжинд нэг ч хог ингээ байдгүй. Тэгэхээр яг хувь хүний хөгжил юм билээ. Өөрөө хогоо гаргасан бол тэр хогоо ингээд авч яваад гэртээ очиж аваад хайдаг. Бүр ингээд хідэн цүнхээр нь дүүр ингээ хог ингээ явж идэг байхгүй. Тэгээд тэрийгээ заавал гэртээ очиж хайдаг ч юм уу. Ерөөсө гудамжинд тэгэж хог хайхгүй. Яа гоё тийм. Тэр бол бүр ингээд бүр багаас нь цэцэрлэгт орохоос нь ахуулаад аав ээжийн цаана заавал цэцэрлэгийн багш заах шаардлагагүй. Цэцэрлэгийн багшийн цаана аав ээжийн өвөө эмийн ер нь ойр орчмын бүх хүмүүс нь бүр багаас нь одоо нөгөө амьдрах тэг хичээлийг заадаг гэх юм уу. Зүгээр ингээ аавын үсийг заахаас илүүтэйгээр ингээд хүн болох, хүн болж төлөвшөх, амьдрах, нийгэмд гараад одоо хүмүүстэй харьцах тийм хичээлийг айгүй их заадаг юм шиг санагдсан. Энэ үс айгүй чухал те. Ер нь хүүхдийг бүр багаас нь зөв байх тухай, хүн байх тухай бүр яг ийм сургалт хичээл бүгд ингээл хаана энэ дээр айгүй суралцмаар яг хэрэгжүүлмээр зүйл юм шиг надад бас тийг санагдаад байгаа байхгүй. Уусаа хүүхдэл бидний ирээдүй шүү дээ. Ирээдүйд ямар нийгэм байх болохыг хүүхдэл сайн мужиж иж угаасаа тийм нийгэм бүрдэн. Тэгээд би сая гинт ер нь Японы талаар би ерөөсөө бараг ингээд нөгөө ямар ч төсөөл байхгүй очиж үзээгүй. Тэгээд Япон кино бас нэг үздэггүй байгаа байхгүй. Тэгээд Япон дуу бас бараг сонсож бараг сонсож байгаагүй хаа. Ер нь ингээд Японы талаар ямар ч төсөөлөл алга. Тэгээд наачиг төсөөлгүй хүмүүс ч бас байх гэж бодоод бас нэг зүйлийг асууя. Япон хүний чи сая нөгөө хүн байх одоо юм нэг соёлын ялгаа гэд хүний хувь хүний нэг төлөвшил гэд ярьсан шүү дээ. Тэрэн дээр дөрүүлж асуухад одоо жишээлбэл манай монголчууд нэг юм яг монгол хүн бол за нэг иймэрхүү зан төрхтэй за нэг иймэрхүү л одоо хүмүүс байдаг да гэл нэг бид нар төсөөлөл байгаа шүү дээ. Үндснээ тэгвэл Япон хүмүүс ер нь нэг тийм давуу талын яриа л да. Гоё давуу тал, сул тал тийм зан чанарын соёлын ялгаа ер нь чамд юу ажиглагдсан бэ? Жишээлбэл ажилсаг ч юм уу тийм. Давуу талын хувьд болохоор Япон хүмүүс одоо цагийн юмыг цагт нь яг хийдэг. Тэгээ цагийг маш сайн баримталдаг. Тэгээд дээрэс нь ингээд юу гэдэг яг л одоо нөгөө очир гэж ядсан шүү дээ. Очир дараал яг очир дарааллахын дагуу ордог. Ерөөсөө хүний урдуур орж дайрах ч юм уу те хэрүүл хийх тийм байхгүй. Ер нь бол Японд нөгөө хараал бараг байхгүй хань айгүй цөөхөн гэтээ тэрийг бараг ашиглаж болохгүй гэдэг ч юм уу те. Тийм хараал ер нь бол бараг сонсохгүй те ихэр арга. Тэгээд хоорондоо муудалцах нь тийм ер нь аюу гоё штэ тэр талаараа ер нь айгүй хүндэтгэлтэй харьцдаг. Танихгүй хүнтэйгээ ер нь бол айгүй хүндэтгэлтэй харьцдаг. Ойр дотн найс нөхөд бол хоорондоо зүгээр энгийн яргаар ярьж болдог. Тэр бол хамаагүй. Тэгээд ерөнхийдөө ингээд хүмүүсийн одоо Япон хүмүүсийн айгүй давуу тал нь гэх юм уу ингээд эхлээд өнгөж ингээд би ингээд ажилд орж явахад намайг ингээд удаан байлаа, муу байлаа, юм чадсангүй гэж юусоо хэлэхгүй. Би болохоор тэр хүмүүсийн хувьд эхлээд 3 сараас 1 жилийн хугацаанд тэр хүмүүс намайг таньж мэдж байгаа. Ямар ааш араншинтай хүн ингэж шаарцгаар яаж харьцчих ингээд одоо нэгсэндээ намайг туршиж гэсэн шүү дээ тий. Тэгээд дараагийн 1 жилээс ахуулаад энэ хүн бидний зааж өгсөн ажлыг хэр сайн чадчихээн тий. Хэр ажилдаа ингээд чин сэтгэлээсээ хандж ийн гэдгийг одоо хараад энэ хүн угаасаа одоо 1 жил бүхэлд нь 1 жил болцсон ч ажиллаж чадахгүй гэсэн ойлголт байхгүйгээд ерөнхийдөө ажлыг надад даатгаж өгнө гэсэн үг. Тэгээд энэ тал дээр бол ерөнхийдөө надад айгүй гой санагдсан. Монголд болохоор ингээд нэг ажилд орох гэхлээр л туршлага хараал идэв штэ. Ажилдаа хэр сайн, ажлын туршлага байгаа юм уу? Өмнө ажиллаж байсан ажлуудын талаар яриад. Тэнгүүд Японд бол надад туршлага ямар ч хамаахгүй. Би энэ компани одоо 3 сараас 1 жилийн хугацаанд ажиллаад энэ хүмүүс надад за өөрсдөө мэддэг бүх ажлаа заагаад өгнө. Тэнгүүд би энэ хүмүүсийн хувьд 1 жилийн дараа одоо компани үнэт ажилтан, сайн ажилтан боловсрал одоо нөгөө юу гэдэг энэ компанийг цааш нь авч явж одоо орлого оруулах те ийм үнэтэй ажилтан болно. Монголын хувьд болохоор эхнээс нь ахуулаад дөнгөж ажлын ярилцлаган дээр ахуулаад одоо энэ хүн манай компанид одоо үнэтэй ажилтан болж чадахгүй юу гэдэг шууд хараад эхэлдэг шүү дээ. Ажилуулч ч үзег, ажлын байран дээр ч гаргаж үзег гэдэг шууд тэгээд одоо гадуур хөөцөнжийг хараад ч юм уу ярианы чадварыг харан шууд дүгнждэг, гаднаа харан дүгнждэг. Япон хүмүүс бол тэр тал дээр надад гоё санагдсан. Туршлагагүй байсан ч хамаагүй бид нар чамаа туршлагажуулаад авнаа гэх. Тийм. Өөр бас яг сул тал нь гэх юм бол хитрхи одоо нэг юм баригдмал санагддаг. Одоо энэ дэлхий чинь ингээд тэр чигт ингээд хувьсан өөрчлөлтөөл ингээд бүх юм ингээд тий одоо залуучууд илүү ингээд нэг юм чөлөөтэй нийгэм болсон шүү дээ тий. Тэгэхээр Япончууд одоо нэг юм чөлөөтэй биш гэх юм уу?
жоохон ингээд яг л номын дагуу байх гэдэг ингээд жоохон баригдмал сэтгүүтэй байж магадгүй. Тэр жоохон хэцүү. Одоо юу гэдэг Монгол хүмүүс чинь нэг юмд баригдах жоохон дургүй байдаг шүү дээ. Одоо нэг жоохон өөрөө ингэж бодож сэтгээд монголчлан гэж ярьдаг шүү дээ. Тэгээ юм хийсэн ч гэсэн жоохон монголчлоод аюу амар хэлбэр аргаар хийх гэдэг. Японочууд болохоор яг л одоо цаасан дээр бичигдсэн одоо зааврын дагуу хэрэглэх заавар ч юм уу. Тэгээ яг зааврын дагуу л хийдэг. Гэтэ тэр нь яг л болтго л доо. Тэр гэхдээ яг солонгостой бас тэр талаараа жоохон төстэй юм шиг магадгүй. Солонгосоос яг тэгдэг байхгүй юу? Одоо яг энийг ингэж л хийх хэрэгтэй гэж бүр яг. Тэгээ монголчууд болохоор миний л харсаар шүү дээ. Монголчууд болохоор энэ одоо ингэж хичээл арай илүү хурдан, арай илүү ингэж дуусчих юм шиг санагдаад энэ одоо яаж сэтгэгээд байгаа ингээд те жоохон ингээд нөгөө зөрөөд идэг гэх юм уу. Тэгээ дээрэс нь даалгасан ажлыг ингээд айгүй хурдан одоо нэг өдрийн ажил байлаа гэхэд тал өдрийн дотор дуусгачдаг ч юм уу. Тэгээ айгүй хурдан хийгээл өөрийгөө заавал ингээд солонгосчууд болохоор бас яг ингээд ясахгүй. Яг л энэ ажлыг 9 цагт эхэлсэн бол 5 цагтаа л дуусна. Тэг ингээл удаанаар ингээд хийгээл яг л зааврынхан дагуу ингээд зүйл ингээд хийгээд ингээд тэгдэг. Гэхдээ бас тэрийг бодохоор бас буруу биш байгаа байхгүй. Энэ хүмүүс тэнэг хүмүүс ерөөсөө биш байгаа даахгүй. Тэг бодлого нь ч гэсэн хүн нь ч гэсэн яг ингээд бүх зүйлийг ингээд амар хурдан хийлээ гэдээ ерөөсөө тэр сайн зүйл болохгүй гэдгийг ойлгоцсон. Тэгэхээр тэр талаараа төстэй юм байна те ер нь ингээд айгу ингээд тайван айгу сайн хийх гэдэг яс юмд яс ханддаг те тийм байна. Манай монголчууд ер нь бас тэгдэг үү одоо Японд ажиллахаараа бас яг айгу хурдан хийх гэдэг талтай байггүй юу? Эсвэл солонгостойгоо монголчууд л тийм байгаад нөө. Ер нь даалгавч өгсөн ажлыг одоо нөө тэдийн хугацаанд хийх ёстой гэсэн одоо Японы норм байгаа шүү дээ тий. Одоо 3 цаг ажиллал 3 цагтаа л хийн. Ингээд дистаралтай ингээ 3 цагийн хугацаанд хийгээд дуусна гэдэг. Дээрээс нь тэр хүний 3 цагийн одоо ажлын хүсийг ингээ бодсон байгаа байхгүй. Гэтэл монголчууд 3 цагийн ажлыг 1 цаг ч юм уу 1 цаг 30 минутанд ингээ багтаагаад хийчихэн хурдан хийгээд дуусгачих гэд боддог. Тэнгүүд артталт нь нэг цаг 30 минут ч юм ингээ ерөөсөө хий хоосон зүгээр зогсох юм цаг 30 минут үлдчихэж байхгүй. Өөр хийх юм байхгүй. Тэр хүн яг л тэр ажлыг даалгаад өнөөдрийн норм бол энэ ингээ даалгаад өгсөн өөр нэмэлт ажил маргааш ажлыг ч юм уу хийх гэж болохгүй шүү дээ тий. Тэгэхээр чинь маргааш ажил хийх ажилгүй болчихно. Тэнгүүд ингээ монголчуудын хувьд болохоор ингээд хурдан хийгээд дуусгачих, эрт хайрчий гэдэг байхгүй. Тэр одоо юу гэдэг эрт хайрдаг ажил биш байгаа байхгүй. Яг л цагтаа дуусдаг ажил. Тэгсэн чинь яг нэг цаг ч юм уу цаг 30 минут ингээ хий хоосон зүгээр зогсоод холхоод тий. Тэнгүүд нөгөө хүмүүсийн Япон хүмүүсийн нүдэнд энэ залуу юу ч хийхгүй байх, энэ охин юу ч хийхгүй байх, зүгээр зогсоод юм. Зүгээр бидрээс мөнгө авах гэдэг ингээд буруу ойлголт бие биендээ төрүүлээд байгаа байхгүй. Бүр ингээд ажлыг сайн хурдан хийж өгөх гэсэн боловч эсэргээрээ бүр танигтаад байгаа юм байна. Хүмүүс тийм буруугаар ойлгож. Ер нь тийм төстэй юм байна уу? Солонгос ч гэсэн бас юм тэгдэм дөө. Хурдан хийхээр жоохон халтуурдаж хийж юм гэж бас зарим хүмүүс ч ойлгож шүү дээ. Энэ нөгөө хурдан хийхээр ажил биш байгаа шүү дээ. Айгуу ингээд нямбаа нихуур хийхээр ажил хахад тэр ингээд нэг дахин илүү хурдан хийчихэр чи мэдээж л жоохон анзаарахгүй энэ жоохон дутуу хийчлээ ч юм уу тэгж бодогдох юм шиг надад санагдаад байхгүй юу? Тэгэхээр манайхан зүгээр яг цагийн юм яг цагт нь л ингээд өөрийгөө зовоохгүйгээр яг ажиллаж сурмаар байгаа тийм. Тэгээд одоо жишээлбэл хоёулагийн ингээд бичлэгийг үзээд за Японд ирэх гэж байгаа ч юм уу тий удахгүй ингээд ирэхээр төлөвлөсөн байгаа, ирж ажиллахаар төлөвлөсөн байгаа. Эсвэл одоо ирж ажиллая гэж магадгүй бодож байгаа. Эсвэл бүр ирсэн ч юм уу тий ирээд удаагүй тэр хүмүүст за нэг ийм зүйл дээрээ л анхаарчвал зүгээрээ юм да. Ер нь тэгвэл их ядрахгүй ингээд цаашаа ингээд ажиллаа сураад ингээд явчихна ч юм уу хэлийн тал дээр ч юм уу тэр тал дээр чамд ингээд төрүүлээд талхацсан үний үед юу ч хэлмээр байна. Ер нь бол Япон хүмүүстэй нэх маргалдаад юм шиг санагдсан. Угаасаа тэгэхээр явж тэгээд Япон хүний л зүг байд юм лээ. Тэгээ хоёрт болохоор хизээч ажилласаа хоцорж болохгүй. Ажил ч сургууль ч алнаас нь ч хоцорж болохгүй. Дор аяж ингээд төлөвсөн ажилдаа 15 минут юм 20 минут юм очсон. Тэгээ одоо нэг бэлтгэл ажиллагааштай хувцас сольж өмсдөг ч юм уу эсвэл бие бэлддэг ч юм уу тэр бүх юм хийгээд бэлэн байж ах хэрэгтэй. Дээрээс нь одоо юу гэдэг Япон ингээд залуучууд ч юм уу тий Япон ингээд ажил туршлагатай хүмүүс байгаа шүү дээ. Тэр хүмүүсийнхээ үгийг ингээд сайн сонсоод ингээд эхний ажинд Япон хүмүүстэй тахгүй нэг удаа хэлнэ, хоёр удаа хэлнэ, гурав дахь хэлнэ. Тэгээд гурав удаа хэлээ тэр хүний үгээр яг хийж чадахгүй эсвэл тэгээ зөрүүдлээд ч юм уу ямар нэгэн байдлаар эсвэл одоо нөгөө нэг яг тэр хүний хийсэн зүйлийг хийж чадахгүй байлаа гэж бодсон. Дөрөвдүгээр тэр хүн зааж өгөхгүй чамайг. Одоо зүгээр чамайг хайчин. Энэ хүн ойлгохгүй мэн, чадахгүй мэн гэдэг ингээд бүр чам дараагийн ажил хийх ажлыг чинь хүртэл зааж өгөх болчтой төвшөөждөг гэх юм уу.
Яг хөө эхний 1 2 3 удаа чамд үнэхээр маш сайн зааж өгнө. Бүр ойлгохтол зааж өгнө. Бүр ингээд амаар хэлээд ойлгохгүй, японд ойлгохгүй байсан ч гэсэн бүр зурж үзүүлнэ. Эсвэл ингээд монголоор ингээд транслейт ингээд одоо орчуулах гэж юм уу те зааж өгдөг ч юм уу. Бүр үнэхээр тэнэг хүн хүртэл ойлгохоор хэмжээний зааж өгөөд тахад ойлгохгүй бол тэгээд дөрөвдөгөө чамд ерөөсөө зааж өгөх болчихдээ. Тэгэхээр зааж өгсөн зүйлийг нэг хурдан сэтгэл сэргэлэн байгаа жоохон ингээл хурдан сураад явахгүй бол хэцүү юм байна тий. Ер нь гэхдээ хаа газар ажиллахаар ер нь яг л нэг нийтлэг ийм чанарууд яг байгаа тах шиг байна тий. Яг ажил хийх гэж ирсэн бол яг ийм жоохон хурдан хөдөлгөөнтэй яг л нөгөө яах гэж ирснээ айгуу сайн бодоол, зорилгоо сайн бодоол тий. Яа айгуу хэмээх гадах юм. Бас нөгөө сүулт манай энд нэг нэлээ өндөр тушаа багш маш байсан баха нэг ихч ирж ажиллахад бас яг энэ тухай бодож исэн байхгүй юу. Би ингээд 40 жил би 20 жил ингээд багш хийсэн. Тэгээ би ерөөсөө юм хар ажил ерөөсөө хийж үзээгүй. Нэг хүмүүс ингээд намайг загнаад намайг ингээд айгуу тийм одоо муугаар хэлэхэд нэг юм шорон дагаа юм шиг мэдрэмж ингээ аваад байна. Энэрс надад таалагдахгүй. Би өөр нь ийм ажил хийж чадахгүй маа гэд бараг нэг 7 хоног ажилласангүй юу ингээд шууд шантарч исэн байхгүй юу. Тэгээ би тэр үед бодож исэн. Энд ер нь гадаадад ажил хийхэд бас нэг аягүй сайн ойлгосон зүйл нь чи Монголд хинч байсан бай ерөөсөө энд хамаагүй байдаг. Чи том албан тушаалтай байна уу? Байсан уу те? Чамайг зөндөө олон хүмүүс хүндэлдэг байсан, хүндэлж харцдаг байсан байна уу? Одоо юу гэдгийг гоё офисын ажил хийдэг байсан байна уу? Энд ирээл чи нэгэн л энд мөнгө хураах гэж л одоо ирж байгаа бол дугаал одоо тэр даргынхаа хийснийг гүйцэтгээл те чамаас илүү удаан ажилласан хүн байвал тэр хүнийг ингээд даган дуурайгаад бушуухан шиг ажиллаа сураад яаж ч одоо баг муугаар хэлэхэд харааж зүгжсэн чимээгүй ингээд байх төвчээрийг сураад энэ бол гэтээ бас хэн бүхэн хийж чаддаг зүйл бас биш юм шиг санагдаад байгаа байхгүй. Ихэнх хүмүүс ингээд шантраад замын голоос ингээд нутаг буцаж байгаа ч бас хүмүүс байгаа шүү дээ. За би чадахгүй байна гэдэг. Тэгээ ингэлтэр чи 5 жил ингээд амьдрахад өнгөрсөн хугацаа ингээд бодохоор үнэхээр шантармаар тий би энд яг юу хийгээд байгаа юм бэ? Би яг одоо их дээд сургууль төгссөн би одоо ийм мэдлэгтэй ийм би Монголд очиод баг ингээд өөрийнхөө мэргэжлэр ажиллаж болохоор байхад би энэ зүгээр одоо юу хийгээд байгаа юм бэ гэд бодоод яг ингээд шантарч исэн үеуд чамд байгаа юу? Эдгээс баг юу юм Монголд очивол одоо угаасаа зөндөө ажил олно гэл тиймэрхүү юм бардам сэтгэлгээ байх үед байсан. Тэр ихтэй яг л тухайн үеийн л бодол дараа нь тэгэл нөгөө хүмүүс маань ингээл уучлахгүйгээд ирэх ч юм уу те эсвэл би өөрөө уучлахгүйгаад ингээд хий нэг уучлаад эсвэл одоо нэгэн тассан ажил юм чинь те хийж чадахгүй зүйл байгаа даа юм бол байхгүй мөнгөний авчаа цалин буунгууд бас сэтгэл санаа бүр шал өөрөөр чинь амар гоё болчихсон цалин буунгууд зүгээр ажиллаа зүгээр алаад өгөө ураад өгөө гэж үгээл тэгээд юу сэтгэл санаа сайхан болчихд юм дөө нэг амар тэгэж одоо нэг бүр үнэхээр шантраал те яг хөө шантрах уу одоо хамгийн хэцүү нь юу гэдэг Монголд байгаа гэр бүл маань одоо ингээд би хаана өгдөг ч юм уу те одоо нэг хэцүү асуудал байгаа шүү дээ. Тэр зүйлд бол үнэхээр энэ гадаад дотоод байгаа хүмүүсийн хувьд ингээд үнэхээр очиж чадахгүй те нөхцөл үүсвэл одоо сайн нэг коронавигоор айгүй хэцүү байлаа шүү дээ. Ингээд хийлмэл хаагдсан үед ингээд Монголд гэр бүл ингээд хэцүү байдалд оронгууд наашаажгүй цаашаажгүй ингээд гатсан ингээд юу ч чадахгүй гэдгээ мэдчихэж байгаа. Тэр үед ингээд энэ бачимдмар мэдрэмж айгүй төрдөг юм байлээ. Тэгээд тэгээ бүх юм яг сайхан коронавич дууслаа. Тэгээ хүмүүс ч бас гайгүй аашаа хүмүүсийн аашаа гайгүй боллоо. Тэгэл миний ч гэсэн сэтгэл санаа сайхан боллоо. Тийм. Тэгэл нар манддгаараа мандаал. Тийм тий нар манддгаараа мандаал. Тэгээ ер нь хөвчлэн тийм гацаанд орсон үедээ ер нь яавал юу гэж бодож ер нь жоохон ингээд тэнхэрдэг вэ? Дэшээ олдог вэ? Ер нь бол тиймэрхүү жоохон завгүй байх зүгээр юм шиг үлээ. Завтаа байгаа тэр тухайгаа их ингээд бодоолах тусам тэрэндээ ингээд хатаад бүр ингээд амар дип болчихсон юм билээ. Тэгэхгүйгээр ингээд жоохон юу гэдэг аль болох завгүй байх хэрэгтэй. Ядарч исэн ч одоо юу гэдэг тархиа ингээд яг өөр зүйлд ингээд одоо яах тийм бэ? Ажилуулах гэх юм уу? Тэр нь зөв юм шиг санагдсан шүү дээ. Яг тэр зүйлдээ ингээд бодоод тэр хүн яагаад намайг ингэж хэлсэн бол яагаад тэр хүн надад уурлаад идэм бол гэдэг ч юм. Тэр л бодоод хахад гаргалгааны өрсөө гарахгүй тэгсэр улам ингээд тэрэндээ ингээд сэтгэл санаа улам хэцүү болоод идэм шиг санагдсан шүү дээ. Японд очих гэж штэ би за жишээлбэл би очих чинь тэгвэл над би юу анхаарах хэвтэй вэ? Жишээлбэл мөнгөний тал дээр бас тодорхой зүйл сонсомоор байгаа байхгүй. Одоо жишээлбэл надад хэдэн одоо
төгрөг байж ич би тэнд очиод бусад хүмүүстэй нэг гай болохгүй тий хүнд нэг дараа болохгүйгээр өөрийгөө болгоо за магадгүй миний бодожоор эхний 1 сар юм уу 2 сар цалингуул байх бах тий ажил олдцоос ашиглаад ч юм уу эсвэл 1 сар гүрээсний дараа л мэдээж цалинтайгаа залгана штэ. Тэгэхээр тэр болтол миний байрны зардал одоо идэж байгаа хоолны зардал тий ингээд тооцох юм бол ер нь Монголоос ирж байгаа хүмүүс хэдэн төгрөгтэй байвал эрүүл ерөн зүгээр юу? Чам тодорхой мэдээлэл өгөөч ингээд. За тэгээ ойролцоогоор нэг 2 сарын цалин ч юм уу те 2 сарын цалин гэдэг нэг 4-5 сая төгрөгтэй байхад бол яг цалин буудал те ажлын цалин буудал бол Монгол мөнгөөр үү? Монгол мөнгөөр тиймэрхүү мөнгөтэй байхад бол газардахгүй гэж бодож байна. Тэгээд дөнгөж ирж байгаа хүмүүс бол угаасаа ууж идэх хоол унд те усаа хүртэл авна. Тиймэрхүү зүйлсүүдээ авна гэж тооцоолоо. Дээрээс нь хамгийн чухал нь унааны мөнгө. Тийм зайшгүй хэрэгтэй. Одоо би ингээд юу гэдэг юм би сайтай ингээд чанга биетэй би өвдөхгүй гэж бодож болохгүй. Энд чинь гинтийн өвдөлт гинт хурж ирнэ. Одоо би ихэд чи 2 удаа корона тусахгүй Японд. Тэгээ корона тусахгүй хата гадуур дотор орж гарахгүй байгаа юм чинь байнгын маск зүүж байгаа юм чинь гэж бодсон. Хэрнээ тэгээд тусчиж байгаа байхгүй. Тэнгүүд ингээд корона тусангууд гэртээ байна. Гэртээ ингээд хоол ундаа бүхэн зохицуулах шаардлагатай. Орж гарч болохгүй, эм тарианы мөнгө хэрэгтэй. Тэгээ эмнэлэгт очиж үзүүлнэ. Нэг удаа одоо коронагийн шинжилгээ хийлгэхэд гэх юм бол Монгол мөнгөөр нэг 100-200 мянган төгрөг болдог ч юм уу. Тэгээ бэлэн төлнө. Зээлмэл гэсэн юм байхгүй, дараа төлөй гэсэн юм байхгүй. Тэнгүүт ям тодорхой хэмжээнд карманда заавал мөнгөтэй байхгүй болохгүй. Алхам тутун гэрээс гарах болгонд л ер нь бол карманаас ч юм уу гарч ийн л гэж бодох хэрэгтэй тийм. Тэгэхээр ер нь 5 сая төгрөг карманы мөнгө гэж ярьдэн шүү дээ. Ер нь 5 сая одоо төгрөгтэй байхад бол очиод бол ямар ч болгочихл юм байна. Тэгээд 2 сарда бол тэгээд бас нэг зүйл нь одоо бас л Монголтой л харьцуулж ярих гэдэг юм л да. Монголд одоо ингээд сүүлд юу нэвтрүүлэг үзэж байхад тусгай хэрэгцээтэй хүмүүст ерөөсөө үнэхээр ээлгүй гэж хэлж байгаа байхгүй юу? Ерөөсөө бүр ээлгүй. Бас энэ нөгөө миний дотроо жоохон эмзэглэж явдаг бас зүйл ахгүй юу? Одоо тусгай хэрэгцээтэй хүмүүс гэхээр тэр хүмүүс мэдээж ингээд энгийн хүмүүсийг бодвол мэдээж ингээд хэцүү штэ одоо жишээлбэл ингээд явах замнаас ахуулаад тий тэгээд сайхан бас бичлэг үзэж байхад ингээд хатуусанд сууж чадахгүй чаас ингээд хараад ингээд тэгэл хүмүүс туслаад ингээд өргөөл манай Монголын яг нэг зарим зүйл бол үнэхээр өрөвдмөр үнэхээр ингээд өөр эмтэрмээр байдэн штэ. Тэгээд би Солонгост ингээд ажиллаад амьдраад ингээд ирсэн чинь яг л нөгөө эмзэглэж явдаг зүйлээ ингээд Солонгостой ингээд харьцуулаад харахаар энд бол үнэхээр ээлтэй байхгүй юу тийм хүмүүстэй ингээд гой ингээд бүх зам нь асуудал нь бүр гой шийдэгдсэн тий. Тэгэл ингээд бүх зүйл ерөөсөө банк руу ороход хүртэл яг ингээд давхар одоо ингээд тэрэгцэртэй ингээд орох дахиад ийм хаалга юу зам ингээд тавьсан байх жишээ нь Японд ер нь тэр одоо хүндээ ээлтэй тийм одоо бүр тодорхой хэлбэл тусгай хэрэгцээтэй хүмүүстэй ээлтэй ийм зүйлүүд зөндөө байдаг бах та. Японд болохоор ер нь бол яг тусгай хэрэгцээний хүмүүс бол энгийн хүмүүстэй яг л ижилхэн авах ёстой үйлчлэгээ бүгдийг нь авч чаддаг. Ямар ч асуудал байхгүй. Бас усаас тодорхой хэмжээний одоо нэг мөнгөнд тэтгэмж ч юм уу тийм юмнууд бол хангалттай байдаг. Монголтой харьцуулж яг Монгол ингээд яагаад ч мэдгүй би ингээд 5 жилийн өмнө ингээд мэдээж Япон явах гэж байгаа тий ингээд эрүүл мэндтэй үзүүлэл явж байгаа шүү дээ шүд мэндтэй үзүүлэл тэнгүүд ингээд бүхэл бүтэн улсын эмнэлэг байжээс ингээд тэрэгцэртэй хүн орж болохооргүй ингээд өндөр довжоо тавьсан. Тэгээ би бүр ингээд гайхчихсан байхгүй юу. Гэт хаашаа юм бэ эмнэлэг үсттэй ямар зүгээр одоо дэлгүүр хоршоо байсан бол одоо яа их дүүрч тий эмнэлэг байжээж угаасаа тусгай хэрэгцээний хүмүүс тэрэгцэртэй эсвэл хөл гараа хугалцсан ч юм уу тий алхаж хийж чадахгүй тийм хүмүүс орхон ойлгомжтой байж энэ барилга барьж байгаа хүмүүс нь ч тэр одоо тэр барилгын зохион байгуулалт хийсэн хүн ч тэр одоо нөгөө захирал махирлан ч юм уу тий бүх хүмүүсийн буруу гахгүй юу. Тин ч ганцхан тэр барилгыг барьсан хүмүүсийн бурууч биш. Ер нь бол бүхэл хүмүүсийн буруу. Тэгээд ингээ Монголыг одоо эх орноо ингээд муулаад тахын цаашаа тэгтээ ингээд яалчгүй бүх юм ингээд болохгүй байгаа тахт чинь ингээд зүгээр хараад сууж байгаадаа бас жоохон харамсалтай санагддаг. Одоо энд мэдээж хэрэг насаараа ингээд Японд ажиллаад энэ ажлыг хийгээд насаараа энэ Японд амьдрахгүйгаас хойш Монгол улстай очихоос хойш одоо үгүй эндээс авах юм аваад тэг хэрэгжүүлж болох юм ингээд Японд Монголд очиод хэрэгжүүлээ гэд бас
тий бас жоохон өлөн нүдтэй болчт юм билээ. Айгүй хэм ингээ хараад алийг хийж болохоор байна. Алийг ингээд Монголд ингээд өөрөө чадлаараа тий би чинь тийм бас мөнгөтэй баян хүн биш. Хуваараа ингээ мөнгө төгрөг гаргаад ингээд юм хийгвэл бас чадал маань хүрхгүй шүү дээ. Гэтэ өөрийнхөө хэмжээгээр ингээд чадах юм байвал ингээд хийчихсэн сан гэдэг ингээд амар өлнүүд ингээд хараад идэв шүү дээ. Харин тийм тий одоо атаархуунуудээр гэх юм уу тий мэдээж миний их оронд одоо ийм гоё зүйл байсан бол би бүр нэр үнэхээр тэр уус төрчид идэрт нь бүр үнэхээр атаархдаг шүү дээ. Гадны орны ямар мэдлэлтэй ийм мундаг хүмүүс эдийн тий ингээд стресстэй гэдэг байхгүй Монголын үед ёо оюун эрдэнэ тэр юу бичлэг үүсгэхээр бүр өмнөөс нь хичмээрээ тийм бүр хичээдтэй идрээ одоо гадаадд байгаа бид нар чинь бол ялангуяа одоо ингээл сошиалаас мэдээлэл авч байгаа шүү дээ. Ихэнх мэдээлэл ингээл харахаар мэдээж тэр дунд шүүлтүргүү ингээл янз янзын харлуусан инээдрээ бичлэгүүд байхаа үгүйсэхгүй л дээ. Гэхдээ ер нь л угаасаа ингээл ажиад хахад угаасаа тэр хүмүүс ямар ч мэдлэггүй баран ингээ муугаар хэлэхэд надаас долгондор юмнууд ингээд уус төрд гарцсан байгаа шүү дээ. Тэгээд бодохоор бүр өөрөө өвдөд байгаа байхгүй. Баран ингээ сүүлийн үед баран ингээ нөгөө нэг уус их оройлогтой хөвчихгүй ингээл жоохон стресстэй ингээл байгаа харахаар заримдаа нэрээ ингээд баг ус төрд бараг хүч үздэг юм билүү гэж бүр тэгтэл зовоож байгаа байхгүй тий. Тэгэхээр их орон гоё сайхан хөвчлөлтэй болчвол бидний энд ингэж ажил хийх шаардлага байхгүй шүү дээ. Их орондоо гоё ингээд хүсэн цалингаа аваад тий хүсэн ажиллаа хийгээд ингээд гоё. Би яагаад энийг ингээд би бас өмнөх бичлэгэн дээр энэ тухай ингээд ярьжсэн байхгүй. Яагаад яриад байна гэхээр үнэхээр л бүр ингээд олж сонсдог хүн байвал үнэхээр сонсоосоо гэж бодож байгаа байхгүй. Их орон гоё. Гэтэ бас тэгж яхаар бид нар ч гэсэн өөрсдөөс айгүй хөгжиж твшиг. Ер нь юм чи олон талтай л шүү дээ. Бид нар ч ингээ өөрчлөлт айгүй олон зүйл бас байгаа л да. Дутагдaltaй ганц төрийг ингээл буруутгаад байгаа зүйл ерөөсөө биш. Гэтэ төр ерөөсөө ажлаа хийхгүй байгаа нь бас айгүй игдүүцмээр байгаа байхгүй тий. За тийм л юм да. Чиний хувьд ямар хийцгүү дээ хоёлаа. Чиний хувьд бас л бухимддаг л бах та тий. Гадаад байгаа хүмүүсийн бол угаас нийтлэг сэдв штэ бухимдуулдаг. Би ер нь бол анх бол жоохон их орноос гэх юм аав ээжийнхаа хажуунаас явах жоохон дургүй байсан. Ягаад ч мэдгүй ингээд яг би нэг хэдэн жил очиод ирэндээ гэсэн надаа ямар нэгэн төлөвлөгөө байгаагүй. Үнэхээр болж байгаа бол яг өссөн хугацаанд байж байгаад тэг ямар ч гэсэн их оронд очино. Ерөөс ингээд Японд удаа гэдэг ч юм уу тийм бол энд яг болж бүтгүй нэг ч яахгүй. Амьдрал одоо явдлаараа явна, хийдэг ажлаа хийдгэрээ юм тэгэл баагаар ингээл өсөж твшээл сайхан амьдарч байгаа. Гэхдээ одоо Монголд одоо надаа ингээд хийх ажил одоо үнэхээр одоо шууд ингээ яваад очингууд хийх ажил байхгүй шүү дээ. Тэгээ ажлын байрч байхгүй одоо орон гэр ч юм уу тий одоо юу гэдэг яг өөрөө очиод амьдрах ч юм уу орон гэр ахгүй угаасаа ээж аав дээр зүг амьдарч исэн хүн чинь тэгсэн хэрнээл би их орондоо очихыг хүсдэг. Ямар нэгэн байдлаар очиж л таарна. Тэгээд аав ээжээсээ холмооргүй байсан ч гэсэн тий аргагүй ихэнд одоо амьдралын ирэхэр гэдэг юм уу тий. Тэгэл Японд ирсэн. Тэгээд ирснийхэн дараа угаасаа юу гэдэг юм одоо Монгол улсыг ингээд чиглүүлж байгаа авч явж байгаа хүмүүс айгүй гомддtiin мэлээ ягаад чи. Их орон сайхан байсан бол би мэрэгчлэр ажиллах байсан. Гэтэл миний мэрэгжил ямар ч үнгүүдээд Монгол улсад огт хэрэггүй мэрэгжил болсон. За энэ мэрэгчлэр ажиллая гэсэн ч гэсэндээ одоо тэр нөө дээд байгаа одоо альбом тушаалтай хүнд нь би ямар нэгэн байдлаар хавхуул өгжээж л тэр ажил. Угаасаа тэр бүр ингээд нууж хаахаа болцсон байлээ. Шууд ингээд ажлын ярилцлаганд оронгоочуд за чи ингээд тэдэнд төгрөгтэй хүрээд ирээ. Тэгвэл ингээд чамайг авчи чи энэ мөнгө буцаагаад 3 сарын дотор надад өгсөн мөнгө буцаагаад олоод авнаа. Асуудал байхгүй гэх тэгээ хэлж байгаа хгүй. Бүр ингээд улаан цанд гэж хэлж байгаа юм чинь одоо юу гэдэг тэр нөгөө үнэхээр улсын хурлын гишүүдийн хооронд ямар одоо мафиан ч юм уу ямар юм болдгийг бид нар бол дотор нь орж үзег болохоор мэдгүй байгаа нь тий. Яг ингээ юмаа хий гэсэн хүмүүсийг тал талаас нь хааж буугаад хачаад байдаг чинь билүү бас мэдгүй тий. Тэгээ бодонгууд юу гэдэг би яг ингээд бүхэлдэн 4 жил яг юуны төлөө тэр мэрэгжлийг сонгоод сурцсан. Угаасаа ийм үнгүй Монгол улсад ямар ч хэрэггүй мэрэгжлээсэн бол би яахаас төлбөрийн тий 100% төлөөд ингээд сурцсан. Тэгээ бодохоор угаасаа ингээ гомддtiin мэлээ. Үнэхээр гомдсон мэл. Хэрэггүй мэрэгжлээсэн бол тухайн үед тэгээ хасаа хайчих нь яасан. Яагаад ингээд тэгээ 30 40 хүүхэд тэр жил болгон 30 40 хүүхэд ингээд төгсөөд байгаа тэр мэрэгчлэр аюу хэцүү байгаа байхгүй тийм. Тэгээд эмзэг угаасаа битэртэй адилхан юуны бодолтой ер нь залуучууд гадаад зөндөө олон байгаа хөө яг ингээд өөрийнхөө сурч төгссөн мэрэгчлэрээ ажиллаж чадахгүй жоохон харамсдаг тий. Би их жишээлбэл одоо
кино урлагийн дээд сургуулийг найруулагч мэргэжлээд төгссөн баггүй юу. Тэгэл одоо ингээл Монголоо ингээл харахаар миний үеийн одоо залуучууд те ер нь ингээл надтай хамт ингээл төгссөн, надаас доошоо төгссөн ингээл дүүнер залуучуудыг харахаар бүгдээрээ л өөрийн гэсэн карьертай ингээл айгу мундаг явж байгаа. Тэгээд тухайд би ч гэсэн өөрийгөө яг тэгжил төсөөлж тэр сургуульд орж байгаа штэ. Би ч гэсэн одоо ингээл айгу мундаг карьертай болоод гоё кино хийгээхтэй ингээл жүжиг тавиал гэл ер нь мөрөөдөл байсан учраас дурлаж орж байгаа штэ хүүхдүүд. Тэгэл төсөж гараад одоо энэ амьдралаа харахаар ингээд би өстой чиний хэлдгээр ингээд би яах гэж 4 жил сурсан ингээд те хаяа үнэхээр энэ талаар бодохоор ингээд ямардаг баггүй. Гэхдээ ингээд ч болсон ийм одоо гадаадд байгаа монголчуудтайгаа тий олонний танил од инфлюенсер надад бүр яг үнэндээ за мундаг хүмүүс нь мундаглалтаа үнэхээр би дагаж ингэж биширч явдаг хүмүүс байгаа. Гэхдээ сүүлийн үед бол бүр арай их төрхий ингээд бүр амар уушраад тий 3 сайн Монголд чинь тэгэл юу хийсэн зүгээр л нэг юм алиа бичлэг хийгээл тэгэл амар хад олоод маргааш нь нэвтрүүлэлт өргөдөл тий. Би яг энэ дээр бас жоохон имзүүлж явдаг болохоор өөрөө бодож байгаад за ер нь надад мэрэгчлэлтэйгээ жоохон төхөм ийм ажил эндээс хийх юм бол би одоо хизээ Монгол буцаа мэдэхгүй шүү дээ. Тэгэхээр би тэр мэрэгчлийг ерөөсөө зэвэрмээргүй байхгүй ямар нэг юм хийх хэрэгтэй шүү дээ. Би яа тэгвэл хүсэж тэмүүлж сурсан учраас ингээ үр шимийн заавал хүртчихийж л өгмээр шүү дээ. Тэгэхээр би эндээс юу хийж болох вэ гэд бодсон байхгүй юу. Тэгээд хамгийн ойрхон надад хийж чадах зүйл нь одоо ийм л байсан. Ярилцлага. Одоо энэ подкаст хэлбэрийн ярилцлага хийх байсан. Тэгээд мэдээж бас нэг онцлог нь миний бодлоор би ерөөсөө амар тийм инфлюенсер олон танилуудтай ярилцах шаардлагагүй. Зүгээр чамтай, тэгээ надтай яг бид нар гадаадтай амьдарч байгаа ялангуяа энэ монголчуудтай яг гоё юм чин сэтгэлээс ярилцмаар байгаа байхгүй юу? Наа чи ер нь хэр байна? Тэгээ амьдрахад ер нь хэр байна? Боломж юм байна уу? Чи минь яаж ийна? Эморж ийнө тэгээ шантарч ийнө? Шантарч ивэл битээ шантраарай. Чамтай адилхан зөндөө олон монголчууд ингээд амьдралаа гоё болгох гээд хүсэл эрмэлзэлтэйгээр ингээд явж байгаа шүү, ажиллаж байгаа шүү гэж жоохон ч ингээд гоё эрэг талаар хүч өгөх гээд тэгээд магадгүй ирж ажиллах байгаа залуучууд байвал за залуучууд жоохон ингээд өөр хүмүүс байх юм бол ингээ анхааруулах тий. За ирэх гэж байгаа бол энэ дээр анхаараарай. Ийм байх шүү манайхаа бити ингээд би алдцсан одоо бити алдаарай гэдэг яриаг одоо хүрхийг хүссэн байхгүй юу. Тэгээ зорилго нь өрдөөсөө л юм тэгээд амар том зүйч бодоогүй. Яг уу энэ болохоор жоохон намайг тайвшруулж байгаа ганц зүйл байхгүй юу. Би жоохон ч гэсэн ингээд мэрэгжлийнхаа ингээд жоохон одоо ойрхон зүйлийг хийж байгаа гэж бодохоор жоохон ингээд нөгөө бачимдах сэтгэл маань жоохон хөнгөрж байгаа гэх юм уу. Тэгээд надтай адилхан зөндөө олон ингээд боловсролын эзэмшсэн, мэдлэгийн эзэмшсэн, гоё их сургууль төгссөн. Тэгээ үнэхээр мундаг залуучууд энд ингээд хар ажил хийгээд явж байгаа нь үнэхээр сэтгэл эмтэрмээр байдаг. Тэгээд бас тэдний нэг нь чиптэй байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ бол үнэхээр бас хүнд сэдвээ тий. Гэхдээ удахгүй бид нар гоё их орондоо очиод бас таарах баха. Бас өөдрөг амар өөдрөг үзэлтэй байх гад бүр хичээгээд тий. Болохгүй бол болохгүй тий. Уул усыг эргүүлсэн ч яа гэж. Харин тийм шүү дээ. Тэгээд бид нар л угаасаа би энийгээ дэмжиж гоё урмаа өгч ийж л угаасаа цаашаа ингээл гоё хөдлөх хүч болно шүү дээ. Чи нэрээ тэртэл дээр юу гэж боддог вэ? Одоо юм гадаадтай монголчуудад ялангуяа би нэг гоё урмын үг ингээд гоё хэлмээр байгаа байхгүй юу? Чи нэг гоё сэтгэлээсээ нэг бодож явдаг зүйлээ хэлээч. Яг ингээд өөртөө хэлж байгаа юм шиг. Өөртөө хэлж байгаа шиг. Яг ингээд бодоод үзэхээр ингээд гадаадтайгаа биднээс хин ч одоо юу гэдэг чи сайн уу? Би хаана яаж сэтгэл санаа нь хэрэг хэцүү байна уу гэж юус асуудаг байхгүй юу? Юу асуудаг вэ гэхээр одоо үү чи сайхан байгаас те жаргаад ийн үү ингээд ганц ингээд тэгээ ганцхан амралтаар ингээд цаг зав хамаг юм зохицуулаад ингээд ганц аялаад стори хийчихэр ямар гоё хоол идээд байгаа яасан жаргацсан мөнгө их болж байгаа юм гэж юмгээл эсвэл шууд орж ирэнгүүтээ 10k 20k зээлээч гэж шууд тэгдэг ч юм уу. Эсвэл бүр ингээд зарим нь ингээд бүр ингээд юу явуулдаг байхгүй японоор бичсэн нэг хэсэг юм явуулдаг байхгүй. Тэгээд энийг орчуулад өгөөч гэж шууд тэгэж үгээд ерөөсөө хинч хизээч ингээд юу гэдэг минь тус асуух ч юм уу те сайн байна уу хэцүү байна уу гэд яг ингээд бүр чин сэтгэлээс асуудаг хүн нэг ч байхгүй. Яг асуусныхаа араас өөрийнхөө яг хэрэгцээтэй зүйлийг асуудаг байхгүй. Тэгээ тэр нь жоохон угаасаа холбогдохгүй байжсан. Сайн үг ороод ирэнгүүт амар баярлал ингээл мэдлэл хариулгууд өөдөөс ингээд мөнгө байвал зээлээж удахгүй өгчий гэдэг ч юм. Тэнгүү шууд ингээд за энэ хүн яг чин сэтгэлээсээ надад санаа зовж асуугаагүй мэнэ гэдэг мэдэгдээд
Яг хөө тэр нь бол угаасаа ингээд тасцсан. Анх бол жоохон урангуй санагддаг гэсэн гэж ингээд жоохон гомдох ч юм уу тиймэрхүү үе байдаг. Одоо л ерөөсөө тасцсан. За энэ ямар нэгэн өөрт нь хэрэгтэй ашигтай байдлаар надаас юм асууж байгаа. Өөрт нь би хэрэгтэй болоод над руу холбогдож байгаа хта гэдэг мэдрэмж авдаг болсон байлээ. Одоо Монголд ажил хийж үзээгүй 17-8 таа хүүхдүүд энд ирэнгүүд ажил нь хүнддэг одоо амар хүнд санагдаж штэ тий. Угаасаа тий ая тав уугааж үзээгүй ч юм уу. Угаасаа ингээд гадаа ингээд нэмэх 30 градус, нэмэх 35 градус ажиллаж үзээгүй хүүхдүүд энд ирээд шантрын штэ угаасаа ойлгомжтой. Гэтэ яг зөв газар чи мөн үү гэдгээл анханасаа бодоод ирээрэй л гэж. Бас гой сайхны хажуугаар бас эрсдэл, аюул, тэгээд бас хэцүү хүнд зүйлүүд бас айгүй зөндөө байдаг. Тэрийгэл айгүй сайн тооцоолж ирэх хэрэгтэй юм шиг байна тий. Тэгээд бид авч туулж чадах уу гэдгийг айгүй сайн бодоод. Тий, бас тэр бол нэр айгүй чухал юм билээ. Бас одоо ингээд Монголд байгаа хүүхдүүд ер нь дийлэнх нь зуучлуулдаг шүү дээ. Ямар нэгэн байгууллага ч юм уу сургалтын төвөөр зуучлуулад ирдэг. Тэнгүүд сургалтын төвүүд тухайн байгууллагууд чинь өөрсдийнхөө орлогоо л бодно. Тэр хүмүүс одоо чамааг ингээд тэнд сайн байх муу ах ерөөсөө хамаагүй. Тэнгүүд чамд юу ингэж хэлдэг вэ гэхээр хамаг сайн сайхан Япон улсын, Солонгос улсын хамаг сайн сайхан зүйлийг л магтаж хэлнэ. Чи очоод жаргана, чи очоод 5-6 сая төгрөгийн цалин авна. Ингээд бүх юм ингээд бэлэн зэлэн тэгж хэлдэг байхгүй. Тэнгүүд яг ингээд одоо хэцүү муу талын ерөөсөө хэлдэг байхгүй. Тэнгүүд нөгөө хүмүүс чинь мэдээж яриг гоё гэсэн сайн гэсэн гэл аав ээжтэй бас амжуулаад хэлнэ. Аав ээж нь за болох юм ингээд ирэнгүүд яг үннийг хэлээд ийм жижигхэн дөрвөлжин өрөөнд 4-5 л шахалтаа зөвхөн унтгал зайтай. Зөвхөн чиний унтах зайтай тийм газар ингээд 4-5 хүүхэд. Одоо тэр ерөнхийдөө сонингийн ажил ерөнхийдөө тийм байдгийг. Эдгээр хүүхдүүд сонин тэгээ асаргаагаар их ирдэг. Тэгээд асаргаа гэдэг чинь яг зүгээр ингээд хүнд ингээд хөвш настай хүн ингээд те өөрөө ингээд биеэ дагаа хоол ундаад чадахгүй хоол ундын нөх юм бэ. Ийм тангийн ингээд цад тухайд нөх юм гэж ойлгож байгаа боловч бүхэл бүтэн хөдөлж чадахгүй байгаа хүний чи ганцаараа ингээ өргөөд нэг орноос нөгөө орлоо дамжуулна. Тэр хүнийг усанд оруулна, уснаас нь гаргана. Энэ мэтчлэн зүгээр ингээд асаргаа гэдэг нэрний доор маш хүнд ажлууд байдаг гэдгийг одоо зуучж байгаа компаниуд юусоо хэлдэг. Маш амархнаар хэлдэг. Тэгвэл амарх юм байна, би чадах юм байна гэдээ ойлгочдөг байхгүй юу? Яг тэгээд тийм хүмүүсийн үгэнд автахгүйгээр яг ингээд юу гэдэг Японд үнэхээр тэр ажлыг хийдэг хүн нь үнэхээр тааралдвал тэр хүнээс нь жоохон айтайхан гуугаад тий надаа ингээд жоохон тайлбарлаад өгөөч гэдэг ингээд асуугаад тэгээ Монгол хүмүүс ч ер нь жоохон ингээд бие биендээ туслах дуртай хүмүүс айдэн шүү дээ тий хэр аргийн ингээд өгөөж чадахгүй ингээд би ярмааргүй юм гэдэг ч юм уу тийм хүмүүс биш аль болох ингээд зөвлөө заагаад өг тийм сайхан сэтгэлтэй хүмүүс байдаг шүү тийм юм хаач очсон сайн хүмүүс нь сараас найраа илүү байгаа биш санагдаад шүү манайхаа ер нь Солонгос ч гэсэн бас ялгаагүй нэг одоо дэмжээл ажил гаргаад хэл мэддэг нь орчуулга хийж өгөөл ер нь ингээл яг тэмдээл ингээл явдаг. Яг хөө тэр дунд ганц нэг онцгой үйлдэл гаргах угаасаа тэр бол мэдээж байх л асуудал юм шиг санагдаад байна. Ер нь дийлэнх нь бол манайхан хүн чанараа ерөөсөө гээгүй айгу мундаг хүмүүс юм шиг надаас тийг санагддаг. Тэгээ угаасаа хүн юу олж хармаар байна. Ер нь яг ингээд томоор нь харуул олж харахыг хүссэн зүйлээл мэдхийг хүссэн зүйлээл ер нь арай илүү тэрэндээ илүү итгэдэг юм шиг надад санагдаад байхгүй. Сарыг л бодоол байвал сар зүйлэл одоо ингээд дийлэх байгаа юм шиг тий. Тэгээ бас нэг гоё сайхныг олж харуул бидэрт ч гэсэн гоё чанарууд зөндөө байгаа. Ер нь гадаадын оронд амьдардаг хүмүүс гоё чанарууд нь зөндөө олон байгаа гэж би болохоор бодоод байна. Нэг нэгэндээ хамгийн гол нь айгуу дэмтэй байдаг тий. Ер нь танихгүй ах ихч дээр очиод ч гэсэн хаа ихч ингээд туслаач гэдэг үл юу нүгүү гэж хэлэхгүй байна. Ер нь танихгүй юм байсан шүү. Дийлэнх ер нь туслах баг тий. Дийлэнх нь яг нөгөө өөрийнхөө хүчээр өөрөө энд ирээд явах хэвээр замаараа яваад үз туулах юм а туулсан хүмүүс болохоор дөнгөж ирсэн өөртөө адилхан ингээд зүйлж бодож тий. Тэгээд бас нэг туслах үедээ тусалдаг юм шиг санагдсан. Үнэхээр мэдгүй зүйл болгоод мэдгүй гэдгийг хэлчихдэг л тий. Тэр чинь нөгөө нэг юу юм шүү. Зовлон үдсэн хүн яг нэг юм ухаан суугаад тэгээ юмд айгу олон талтай хандаад ууж болчтой юм шиг байна. Тэгээ өөрөө ингээд үдцсэн болохоор анх ирж байгаа тэр мэдрэмжийг ер нь бүгд мэдэрсэн тэгээ ер нь хэцүү байдгийг бүгд мэдсэн хүмүүс байгаа шүү дээ. Тэгэхээр анх ирж байгаа хүмүүстээ аль болох туслах гал ингээд тусаж дэмжээ. За наад чинь тэгдэж шүү, эн чинь ингэдэж шүү гэж ер нь зааж зөвлөдөг тий. Тэр яг нэг зовлон үдснээл бидний зовлон үдсээл одоо жоохон ухаан суугаад шинж юм уу да. Ямар олон талаас нь тий. Хэрэг би бол гэж бодож үзэж байгаа юм шинж ахаа тий. За. Тэгээд айгуу чухал нэг асуулт жоохон
нэг одоо зүйл хэлэлмээр байгаа байхгүй юу? Би ер нь ингээд хөвчлэн орсон хүмүүстэй ер нь хичлэл гадаадаас холбогдож байгаа шүү дээ ингээ холын зайнаас. Тэгэхээр нэгдсэн нэг юм байдаг тулгардаг асуудал нь одоо эцэг эхээсээ хол тий эсвэл үр хүүхдээсээ хол эсвэл хань ижлээсээ хол ер нь л нэг юм холын одоо зовлонг ойлгоцсон хүмүүс надтай ярилцаад байгаа байхгүй юу. Тэгэхээр тэр хол байгаа арга гэр бүл нь ингээд ямар нэгэн бичлэгт орлоо гэхээр угаасаа л үзэн штэ мэдээж санцсан байгаа ингээд шууд л үзэн штэ. Оо миний ах юунд орсон за ээж нь үзье гэж үзэн штэ. Тэгэхээр гэрийнхэндээ гоё үг хэлээч. Чи түрүү хэлсэн штэ гоё юм хайрын үгийг ерөөсө харамлахгүй ингээд нөгөө урмын үг хэлдэг байхын зүгээр гоё ярилцсан штэ. Тэгэхээр хамгийн дотны хүмүүсээсээ тэр үгийг ерөөсө харамлахгүйгээр баг одоо ингээд хэлчихүүлээ. Надад сайгүй гоё байхгүй. Баг миний зориг дийлэх гээд байгаа байхгүй. Би ер нь ингээд ер нь их багасаа жоохон бие даасан төрлөн байхгүй. Тэгээд хамгийн их одоо санаж байгаа ууцхай хүсэж байгаа нь болохоор хоёр дүүтэйгээ амар уулзмаар байгаа. Манай охиндоо ингээд циркийн мэрэгчлээ. Тэгээд урлагийн хүн тийм болохоор ингээд айгүй их гадаад дотоод ингээд аялдаг тийм ээ. Ингээд уулзах зардал ер нь их баг байсан. Тэгсэн чинь надаас төрүүлээд ингээд Солонгос явцсан. Одоо Солонгост ажиллаж амьдардаг. Тэгээд нийтдээ уулзаагүй нэг 6-7 жил. За 7 жил болж байгаа юм. Тэнгүүд 7 жилийн хугацаанд ингээд яг ихэр юм шиг өссөн дүүтэйгээ уулзахгүй байна гэдэг бүр ингээд нэг элэг энтрэн гэдэг шиг нэг хаяа харахаар ингээд уйлмар санагдаад ч юм уу. Тэгээд баян ингээд уйлаад иж болохгүй шүү дээ мэдээж. Тэгээд мэдээж яг аав ээжийг айгуу санаж гин. Аав ээжтэй бас айгуу хайртай шүү. Удахгүй бас уулзнаа. Тэгээд энэ 100 уул нь Монгол очих төлөвлөгөөтэйсэн. Тэгээд жоохон бүтлгүүцэн. Гэхдээ удахгүйгээс уулзна. Тийм. Удахгүй бас бэр гуйж магадгүй гэдэг хэлчихэхгүй. Аав ээжтэй гинт шууд бичлэгээр хэлж яваа. Айл юу болох гэж байгаа шүү гэж. Сэтгэл зүрхээ тэгээд бэлдээрээ. Яа хөөрхий. За баяр үргээ. Тэгээд угаасаа хань ижилтэй болно гэдэг угаасаа амьдралдаа угаасаа нэг олон тохиолдохгүй шүү дээ тийм. Ер нь баг ганцхан тохиолдох тийм гоё зүйл нандин болохоор бас ингээ миний бичлэгээр дахиндуулаад энэ үгээ хэлж байгаа да. Яг баяртай. Тийм. Тэгээд ээж хоёртаа угаасаа мэдээж хайртай шүү тийм. Тийм маш их санаж байгаа. Уулзахыг маш хүсэж байна. Одоо манай анх намайг 5 жилийн өмнө явхад манай дүү чинь 10 настай жоохон байсахгүй бүр миний зүгээр ингээд ташаа машаагаар л татдаг байсан. Тэгсэн чинь одоо бүр амар өндөр залуу болсон. Зөв хурдан л хармаар санагдаж байна тийм. Айлч нөө яг бидний яг нэг мэдрэмж тийм угаасаа яг энд байгаа гадаас байгаа монголчууд бол яг л ийм л бүгд л юу н баг ийм зүйл ярина адилхан. Гэтэ яг ингээд яг тэр хүнээс нь гой сонсмоор байгаа байхгүй юу? Яагаад гэвэл тэр хүн бол өөрөө айгу үнцэнтэй хүн baаш гэр бүлийнхаа хувьд тэгэхээр гэр бүлийнхээ хүмүүс үзэх юм бол бадууга олон жилийн дараа энэ бичлэг ингээд байсаар л байх болно. Тэгэхээр чи өөрөөцсөн дараа нь ингээд үзсэн өөр хүүхдтэй ингээд олон өнөртгөн болоод ингээд үзэхэд ээжийн залуудаа ингэчлээ гэл тээ. Надад бичлэгний гоёнаас яг тэр санагдаад байгаа байхгүй юу? Ингээд гоё дурсамж тэгээд тээ. Тэгээ өнөөдөр надтай яг өөрийнхөө ингээд гоё хувийн зүйлийг ч ярьлаа, хувьсгалын зүйлийг ч хоёулаа ярьлаа. Тэгээ гоё дурсамж бүтээсэн гэж би хэлмээр байгаа байхгүй гоё дурсамжийг бүтээлсэн чамд баярлалаа. Баярлалаа. Бүх зүйлд нь амжилт хүсье. Бас удахгүй би гоё болох гэж байгаа. Тэгээ нэг бие байсан бол одоо хоёр бие болж ингээд гал боломж бүтээгээд гоё амьдрах гэж байгаа юм гоё мэдээг бас надтай ингээд танихгүй байж штэ надад ингээд гоё ингээд хэлж байгаа бас миний сэтгэл амар хөдлөж байна. Та хоёртаа танихгүй. Тэ та хоёртаа аз жаргал хүсье. Эрүүл хийх хүсье. Баярлалаа. Баярлалаа. Танаа гэр бүлд ч гэсэн аз жаргал хүсье. Баярлалаа. Moving too fast, moon is lighting up her skin. She's falling, doesn't even know it yet. Having no regrets is all that she really wants.